Та бүгдийн ихэнх нь Дэни Вильям найруулагчийн киногоор магадгүй зарим нь Франк Херберт зохиолчийн Дүүн номоор уг ертөнцийг мэдэж авсан байх. Тэгвэл энэхүү гайхалтай ертөнцийн үйл явдал нь өнөөгийн бидний мэдэх хүндрэлтний соёл иргэншил, технологийн дэвшилт хүрч, хиймэл оюун ухаан хүндрэлтэнд занал хийх хэмжээнд хүрснээр Баатлан жихад хэмээх хүн ба хиймэл оюун ухааны хооронд бүхэл дэлхийг хамарсан дайн үүснэр эхэлдэг. Уг дайнд хүмүүс ялж нэгэн шийдвэрт хүрсэн нь өөрөө сэтгэх чадвартай ямар ч технологиос татгалзаж өөрийн оюун ухаан, бие махбод сэтгэл зүйн чадварыг машин даатахгүйгээр хөгжүүлэн цааш хувьсах замыг сонгосон юм. Энэ л үйл явдлаас үүдэж хүндрэлтэн өөрийн бүрэн потенциалаа хөгжүүлэн сансар окторгыг эргэшин одны систем цаашлаад галактикийн хэмжээнд өргөжин тэлж эзэнт гүрний хэмжээнд хүрсэн юм. Энэхүү асар том засаглалыг олон төрлийн хаусууд болон эзэн хаан шатлсан зарчмаар захирч уг зохиолын гол суурийг бүрдүүлдэг ажээ. Эзэнт гүрний засаглалд олон нөлөө бүхий хаусууд байдаг бөгөөд тэдгээр нь өөрсдийн гэсэн соёл иргэншил, ондоочлороо ялгарна. Тэдний дунд хачирхалтай нэгэн хаус байдаг нь Хаус Харконнен юм. Уг хаус нь зохиолын гол эсрэг дөрүүдийн нэг бөгөөд эзэнт гүрний улс төрд чухал байр суурь эзэлдэг хүчирхэг хаусуудын нэг үлээ. Спайсийн худалдааны ашгаар бий болгосон асар их баялаг, эзэн хаантай байгуулсан стратегийн холбоо. Энэ бүхэн Хаус Харконненыг эзэнт гүрний хамгийн ямшигтай, хамгийн нөлөө бүхий хаусуудын нэг болгосон юм. Тэгвэл энэ бичлэгээр энэхүү хачирхалтай хаусын тухай ярих болно. Тэд хэрхэн үүссэн, ямар зохион байгуулалттай, нийгмийн бүтэц, мөн эзэнт гүрэнд хэрхэн хүчрэгдсэн, цэрэг зэвсэг гээд бүх ил зүйлсийн тухай хамтдаа харцгаая. Бичлэгтэйгээ хамт угаарай. Хүндрэлтэн эртний дэлхийг орхин одод хоорондоо тархан суурьсны дараах эхэн үеэс улбаатай. Гарал үүсэл нь бүрэн тодорхой бичигдээгүй эртний язгууртан угсааны нэг болох Хаус Харконнен League of Nobles-ийн үед хүчрэгжиж эхэлсэн гэдэг. Тэр цаг үед Харконнен гэр бүл өргөжин тэлж буй худалдааны эзэнт гүрэн байгуулж Хегал гараг дээр уулуурхан үйлдвэрлэл эрхэлж байв. Яг энэ үеэс Харконнен гэр бүлийн түүх тодорхой бичигдэж эхэлсэн байдаг. Нэгэн өдөр гэр бүлийн тэргүүн Ульф Харконнен гэр бүлээрээ салуусаа секундус руу явж байсан бөгөөд тэднийг Каладан системд орох үед Тайтан Агамемнон тэргүүтэй 6 эргүүлийн сэмэг давталсан юм. Ульф зоригтойгоор эсэргүүцэн тулдсан боловч онгоц ийм нөхцөлд төсвөрлөх чадваргүй байсан юм. Тэднийг дагалдан явсан хүү Пирсийг олзлон авч гаргийн гадаргуу руу аврах капсултанд хийж гарган шийдсэн бөгөөд дахин хэзэж сурган сонсогдоогүй учраас тэрээр нас барсан гэж тооцогджээ. Үгэрч зогсохгүй эцэг хоёр нь онгоцны дэлбэрэлтэд мөн адил амиа алдсан юм. Ульф Харконнен үхлийн дараа түүний баг хүү Завер Харконнен өнжин үлдэж лигийн нийслэл салуусаа секундус дээр Эмил болон Люсила Тентор гэр бүлд үйлчлэгдэн өссөн юм. Цаг хугацаа өнгөрч Завер Баатлан жихадын үед Пермара буюу дээд цэргийн командогчийн цолд хүрсэн нэр хүндтэй цэргийн удирдагч болсон юм. Гэвч энэ үеэс Завер Харконнен нэг аимшигтай үнэний мөрөөр орж эхэлсэн байдаг. Баатлан жихадын Баатар хүндрэлтний аврагч мэт хөндлөгддөг байсан Гранд Патриар Иблас Гинжоо үнэндээ эрх мэдлийн төлөө аимшигт нууцуудыг нууж байв. Завер Гинжоотой хамт Төлөлекс гараг руу дипломат ажиллагаагаар явсан бөгөөд тэнд 4-р Эмбусийн тулааны үеийн хуучин цэрэг Хондо Грейжтэй холбоо тогтоосон юм. Хондо түүнд Төлөлексийн эргэтэн тариалангийн аимшигт үнэнийг дэлгэсэн байна. Лигд нийлүүлдэг байсан орлуулах эргэт нь боочлогдсон хүмүүсээс гардаг байжээ. Үгээс зогсохгүй машинуудын хийсэн гэж үздэг байсан зарим довтлогоо нь үнэндээ Иблас Гинжоон зөвшөөрөлтөөр Төлөлексийн явуулсан хүн барих ажиллагаа байсан ил болсон юм. Үүнийг мэдсэн мөчөөс Завер өөрийгөө амьд үлдэхгүй гэдгийг ойлгожээ. Тэрээр туслах Квента Павлот төлөвлөгөөгөө тайлбарлан Warrior Atreides мэдээ хүрхээр явуулсны дараа тээврийн хөлөгөө талын модтын чиглэлд тогтмол замд оруулж Иблис Гинжогийн хамт өөрийн амийг золиосон байна. Гэвч үр дүн нь эсрэгээрээ болсон байдаг. Иблисийн улс төрийн холбоотууд болон бэлэвсэн эхнэр Чами Боранаар үйл явдлыг говьлон Иблисийг баатар болгож Заварыг урагч болгон түүхэнд үлдээсэн юм. Үннийг зөвхөн Warrior Atreides болон Паулал мэдэж байсан боловч Warrior нэрийг нь цагаатгах орлого илүү төвөгтэй байдал үүсгэнэ гэж үзэн орхисон юм. Ийхүү Завер Харконненгийн баатрын үхлийг урагчийн нэрээр түүхэнд үлдээсэн бөгөөд энэ гутамшиг Харконнен гэр бүлийн нэр дээр үеэс үед дамжин үлдсэн юм.
Энэхүү гутамшиг Заварийн ач хүү Эблорд Харконны амьдралд хамгийн хүчтэй нөлөөсөн байдаг. Тэрээр өвөөгийнхөө нэрийг цагаатгах хүслийг зүрх сэтгэлдээ тааж Баатларын жихад өөрийгөө зориулсан юм. Эблорд жихадын айрамд элсэж цол хэрэгмээ ахиулан Warren Atreides-ийн удирдлага доор нэр хүндтэй офицер болсон байна. Гэвч Заварийн урагч гэхнэр Харконн гэр бүлийн доройтсон нэр хүнд түүнийг үргэлж дагсаар байжээ. Эцэст нь тэрээр өөрийн овгоос хүртэл татгалзаж Эблорд Баатлар нэрийг ашиглах болсон юм. Энэ нь Баатларын жихадын үзэл санаанд үнэнж байгаагаа харуулахын зэрэгцээ Харконн нэрээс өөрийгөө салгах гэсэн орлого байв. Гэвч ховь тавилан түүнийг ч мөн адил Харконн нэрийн хараалт түүх рүү татан оруулсан юм. Жихадын төгсгөлийн тулаан болох Battle of Corrine үеэр Warren Atreides Химэлогийн ухаанд боочлогдсон 2 сая гаруй хүний амийг золиослох тушаал өгсөн байна. Учир нь Роберт Эрисмус тэднийг тесрэх бодис бүхий капсуланд тойрж Corrine гарагийн тойрог замд байрлуулсан байсан бөгөөд хүндрэлтний флот давтал бол бүгд өөхөх нөхцөл үүссэн байжээ. Warren хүндрэлтний ирээдүйн эрхчлөөний төлөө энэ золиос зайлшгүй гэж үзсэн юм. Гэвч Эблорд энэ тушаалыг биелүүлэхээс татгалцсан байна. Тэрээр флотын зэвсгийг идэвхгүй болгож сая сая хүний амийг аврахыг оролдсон ч энэ шийдвэр нь тулдааныг улам мурцгаж илүү их цус урсгахад хүргэсэн юм. Үүний дараа тэрээр тушаал зөрчсөн урагч хэмээн заллагдаж Ланкивел гараг руу зөлөгдөжээ. Тэрээр тэнд аж төрөн амьдарч түүний хойч үе уг үйл явдлыг сонсон өсөж Atreides нэрийг үзэн яддаг болсон бөгөөд Эблордын хүү Дирдос эцгийнхээ үхлийн дараа цөллөгт дуунсан гэр бүлийнхээ нэр хүндийг сэргээж хожмын харгас Харконн угсааны суурийг тавьсан юм. Олон зуун жилийн турш цөллөгт бай House Minor буюу жижиг язгуурт гэр бүлийн эгнэнд байсан Харконнууд аажмаар Лансрат дахь нөлөөгөө тэлж эхэлсэн юм. Энэхүү өсөлтийн суурь нь Ланкивел гараг дээрх Wildfire худалдаа байв. Ланкивелийн мөсөн далаад амьдардаг авраг халимнуудаас гаргаж авдаг Wildfire нь эзэнт гүрний язгууртнууд донд асар үнэтэй тансаг хэрэглээнд тооцогддог байсан бөгөөд House Harkonnen энэ зах зээлийг хэрцгий аргаар атганд оруулжээ. Алан Магнурын салбар нь туйлын хүнд хөдөлмөр мөлжлөг дээр тогтож байсан бөгөөд ажилчид мөсөн далаад амнасаа дэнжин тавин хөдөлмөрлөдөг байв. Харконнууд үйлдвэрлэлийн хэмжээг дээд түвшинд хүрэхийн тулд хүний аим, хөдөлмөрийн нөхцөл, байгаль орчны сүрлийг огтхонч тоодоггүй байсан хожим Gedi Prime болон Arrakis дээр хэрэгжүүлэх аж үйлдвэрийн харгас бодлогын эхлэл болсон юм. Wildfire худалдаанаас олсон асар их ашиг Баран Димитри Харконнен болон түүнийхүү Баран Владимир Харконнен нарт Лансрат дахь улс төрийн нөлөөллөөр тэлэх боломж олгосон байна. Ийхүү House Harkonnen айдас мөлжлөг үйлдвэрлэлийн хүчээр тогтсон эдийн засгийн системээр эзэнт гүрний хамгийн нөлөө бүхий хаусуудад нэг болон хувирчээ. Ланкивелийн хүйтэн ядуу ертөнцийн аажмаар хүчрэгдсэн House Harkonnen худалдаа уулуурхай болон үйлдвэрлэлийн нөлөөгөөр Imperium даяар нөлөө бүхий язгууртнууд нэг болсон юм. Улмаараа тэд Баатларын жихадын дараа суурж, бараг эзэнгүй орхигдсон. Нэгэн цагт Anquitenant нэртэй байсан аж үйлдвэрийн ертөнцийг өөрсдийн мэдэлд авчээ. House Harkonnen уг сүрсэн ертөнцийг дахин үйлдвэржүүлж, асар том үйлдвэрлэл, бохирдол болон айдас дээр тогтсон дарангууллын төв болгон хувиргасан бөгөөд Gedi Prime нь эцэстээ тэдний их нутаг эрх мэдлийн гол төв болсон юм. Бага эрчимтэй одны системд оршдог энэ гараг нь маш бага хэмжээний нарны гэрэл хүлээн авдаг тул байгалийн урмал бараг устж зөвхөн инквен зэрэг төсвөртэй цөөн төрлийн урмал үлдсэн байдаг. Баатларын жихадаас өмнө Gedi Prime нь илүү доктортой ур амьсгал, амьдрахад харьцангуй таатай орчинтой гараг байсан гэдэг. Гэвч дайн болон House Harkonnen олон үе дамжсан харгас захиргааны нөлөөгөөр гаргийн экосистем аажмаар сүрчээ. Эрдэс баялагаар баялаг тус гаргийн эдийн засаг, уул уурхай, хүнд үйлдвэрлэл дээр тулгуурсан бөгөөд асар их бохирдол, сүйдсэн байгаль орчны улмаас хүн ам нь аврах хэмжээний үүрэн бүтцтэй археологи хотуудад төвлөрөн амьдардаг болсон байна. Эдгээр хотуудаас хамгийн том Баронын House Harkonnen улс төрөө цэргийн эрх мэдлийн зүрх байв. Нарны гэрэл хомс бохирдол ихтэй орчинд амьдардаг хүмүүс нь ихэвчлэн цайвар арьстай, биеийн хувьд сул дорой төрхтэй болсон байдаг. Gedi Prime-ийн нийгэм туйлын зэрэгцсэн шин чанартай. Сул дорой нэгэн энд удаан амьд үлдэх нь ховор. Боочлол хууль ёсны бөгөөд өргөн тархсан. Хууль зүйн шийтгэл нь ихэвчлэн харгас хэрцгий хэлбэртэй байв. Гладиаторын тулаанууд язгууртнуудын дунд түгээмэл зугаа цэнгэлд тооцогддог байсан бөгөөд нийгмийн бүх давхаргын хүүхдүүд бага насаас эхлэн зэрэг тулааны сургалтанд хамрагддаг байжээ.
Хаус Харконны армийн үндсэн хүч нь мөн энэ дарлагдсан нийгмээс бүрддэг байв. Айдас хүчирхийлэл донд өссөн хүмүүсийн хатуу ширүүн зан чанарыг цэргийн хүч болгон хувиргасан Харкон зэргүүдийг онцгой догшин үр дүнтэй болгосон юм. Харин энгийн иргэдийн дийлэх нь ядууралаа боолын хөдөлмөр донд амьдарч хүнд үйлдвэрийн аварга машинуудыг ажилуулахад бүх амьдралаа зориулдаг байжээ. Ийхүү Гиди Прайм нь асар том цэрэг аж үйлдвэрийн цогцлбор болон хувирж айдас дээр тогтсон армийг төрүүлсэн байна. Энэ л зүйл Хаус Харконныг орчлон ертөнцийн хамгийн аимшигтай хүчнүүдийн нэг болгосон юм. Мэдээж та бүгдийн мэдих Dune Part 2 буюу эхний номын төгсгөлд гарах Харконнуудын уналтын дараа гаргийн захиргааг Каладанаас ирсэн хүмүүс хүлээн авч Атрейдисийн War Master Gurney Halleck гаргийг Гэмүү хэмээн дахин нэрлэжээ. Залуу насндаа Харконны боолойсон Halleck-ийн хувьд энэ газрын захирагч болсон явдал нь хувь тавилангийн ёжлол мэдвэ. Шин захиргаа аж үйлдвэрийн аварга байгууламжуудыг буулгаж олон мянган жилийн турш үргэлжилсэн ойжуулалт, экологийн сэргээн босгалтын ажлыг эхлүүлсэн байна. Ингэснээр гаргийн байгалийн орчин аажмаар сэргэж эхэлжээ. Гэвч Харконнуудын нойрхол нуран унснаас хойш 5000 жилийн дараа хүртэл хөрсөнд үйлдвэрийн тос, химийн үлдэгдэл илэрсээр байсан нь тэдний үлдээсэн сүрэл хэр гүн шингэснийг харуулдаг. Харконнуудын нойрхол дууссан ч тэдний байгуулсан систем, үлдээсэн сүрэл, мөн Атрейдестэй үүсгэсэн олон мянган жилийн дайсагнал Дүүний түүхэнд гүммөрөө үлдээсэн хэвээр байдаг. Энэ хүрээд Хаус Харконны тухай бичлэг маань дуусж байна. Та бүгд таалагдсан бол subscribe, like дараад дараагийн бичлэгээ хүлээж аваарай.